За залуусаа. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр хідүүлээ штэ. TikTok руу орж агаад тэгээ нөгөө хайдаг хэсэг дээр нь Gramix гэж хайж агаад надтай холбоотой ямар edit-үүд, постууд ч юм уу мэдгүй. Ямар нэгэн сонирхолтой зүйл юу вэ? Тэр болгоныг хідүүлээ үзээд review хийгээд тэгээд бүр тэр гоё юм байх юм бол тэр хийсэн хүнийх нь профайл руу орж агаад DM бичээд дансыг нь авж агаад тэгээ зүгээр л дансыг авна. Тий. Цаашаа байхгүй зүгээр дансыг авал тэгэл боллоо. За ямар ч байсан өөрийнхөө талаар юу байд юм бэ тэрийг хэдүүлээ үзцгээе. Тэгээд би бол өмнө нь өөрийнхөө талаар ерөөсөө ингэж хайж байгаа бичлэг юу лээ бичлэг дээр хийж лөө. Ямар ч байсан нэг TikTok үздэг бичлэгүүд хийдэг байсан. Тэгээд сүүлийн үед бол би ингээд TikTok-ыг бүр оруулахаа болоод тэгээд утсан дээр байдаг аппликейшнүүд ингээд оруулахаа болоод удчих юм бол ингээд хэмжээгээ бишээ за илээ нөгөө эзэлж байгаа хэмжээгээ хэмнэх гээд аппликейшнүүд өөрсдийгөө устгачдээ штэ. Минийх яг тийм болцсон байсан. Тэгээд TikTok дээр дарсан чи үүлний зурагтай болцсон. Тэгээд үйл ингээд аппликейшн татаад ингээд шинээр орсон. Тэг аргагүй дээ. Угаасаа би одоо 30-аас хүрсэн. Тэг 30-тай хүн угаасаа TikTok орж болдоггүй байх уу баг. 30-тай хүн ер нь TikTok орж болд юм уу? TikTok дээр байдаг 30 настай хүмүүс байна уу? 30 нэмэхүүд байна уу? Та нар юу гэдэг байгаа юм бэ? 30 нэмэх настай юм бэ гэж тоглосон. Тоглосон юм аа. Гэхдээ ер нь нэг тиймэрхүү байдэн штэ. Нэг тиймэрхүү байдیں۔ За тэгээ хэдүүлээ энэ удаа компьютероос TikTok руу орж байгаа. Тэгээд Gramix гэж хайж байгаа та. Тэгээд сонирхцгаая. За хайдаг руу нөрөө доо. Gramix. Маа за ингэж хайгаагүй айгу утсан байна. Тэгээд юу байна. Гэхдээ ер нь айгу дээр юмнууд тагшиг байна. Сүүлийн үед бол нэг тийм амар эрчимтэй жоох нөгөө шинэлэг юмнууд айгу цөөхөн байх шиг байна. Гэхдээ айл хавьяас нь эхлэхгүй байз. За эхнээс нь эхлээл явдсан билүү дээ. За энэ хамгийн ихэн дээр миний аккаунт л гарч ирээд л дээ. Энэ л зөвхөн миний оруулж ирсэн юмнууд байна. Энэ юу гэнэ? Намайг ингээ амар гоё ингээ яагаад байгаа юм биш үү? Ингээ амар гоё ингээ өргөөд байгаа юм байна те. Би гайхаж би тэр үзүүлэлтүүд нь гараад тахны энэ YouTube видео хүмүүсийн үзүүлэлтүүд нь ингээ гараад. Тэгэхдээ голт нь байсан биш үү? Ийм баар байгаадсэн биш үү? Тэнгүүд ингээд би ч яаж 30-тай муу айши ойлгохгүй хэд үзсэж ойлгоод байгаа юм. Миний хамгийн доор нь юм байна. Yes, миний хамгийн доор нь гэхэр хамгийн мяг үгүй зүгээр хүн гэсэн үг. Би хүн юм байна. Тэнгүүд энэ хэд болохоор ингээд те absolute monster killer psychopath мэт эднэрийг ингэж байгаа юм байна л да. Тэгсэн чи би болохоор хүн. За энэ комментүүд нэг иймэрхүү юм байна. За энэ editor гинэ. Энэ хүнийг сонирхолтой. TB editor гинэ. Ингээд хүмүүсийн жижиг сажиг edit-үүдийг хийж оруулт юм байна л да тий. За дансаа гэд бичихэр надад TikTok-ийн аккаунт оруулаг. Одоо оруулна гэхээр нөгөө verification энтергээ бөө юм болно ингээ оруулахгүйгээр үзчихэв. За хөөе нөгөө нэг зураг чинь гараад ирсэн байна. Blackpink Jennie with his lovely Gramix гэсэн чи юу вэ? Хин унгаж байгаа саунд эффект нэмж. Угаасаа ийм билүү юм бичлэг нь. Угаасаа ийм билүү. За ямар ч өмнөх бичлэгний хэсэг байна те. Татлаа гинэ. Тэгэхээр чин энэж болохгүй шүү. Юу вэ? Японоор бичээд штэ энэ. Японоор юу гэдэг юм бид нар бүгдээ нэг адилхан японоор юм бичээд зүрх дараадах юм дэрэн. За мэдгүй. Энэ жилийн эцсийн дүнгээ харсан би гинэ. Йоо ингэж явдаг гэж надад хэлээгүй штэ. Ямар цаваа юм. Англи хэл дээр 68 аваад амар баярлсан гинэ. Юу би мат дээр 91 авсан гинэ. За баяр хүргэе. 5 дугаар анги юм уу гинэ. Ми улсын шалгалтын дээр 100 авсан гэдгсэн чи адтай GCI гинэ. GCI гэж юу юм бол? GCI гэж үгс үг юм. What does it mean? GCI гэдэг нь болохоор Gross Commission Income in Real Estate гинэ. Ийм хуваар илэрхийлдэгтэй энэ юу юм байна л да. Үл хөдлөх хөрөнгийн орлогын тийм хувийг тодорхойлдог ийм томьёо юм уу те. За жишээ нь гэрээ $400,000 зарлаа гэж бодоход 3% тийм commission ашиг хүртнэ. Тэнгүүд чиний GCI нь болохоор $12,000 гинэ. Ойлгосон. Тэнгүүд энэ GCI аяг вацтай л байсан юм байна л да. За би 23 авсан гээл. За ингээд ярианууд нь үргэлжилж чинь те. Том болцсон юм байна штэ. Энэ охин энэхүү юм бичлэгэн дээр байсан гэж байгаа юм те. Хойно нь ингээд хүл өмбөг тоглолдог бичлэг хийсэн штэ. Тэгсэн чи юу вэ? Яг үндэ нэг тийм амар дээр үеих ш зүгээр л нэг 4 жилийн өмнөх бичлэг байна л да. Амар том болцсон юм байдаг нас. Зас гоё юм аа. Иймэрхүү юм харах бас гоё байдаг шүү. Та бүхэндээ баярлалаа гэж хэлээд нэг сайхан өнөөдрийнхөө чипсийг нэг залж чийдаа. Өнөөдөр бол бид нартай зүгэл
Энэ хүү мэдээж та бүхэн одоо мэдж байгаа л үдээ. Saturn cheese ball буюу Saturn брендийн chips мисснүүд бүгдээр хамт байна. Тэгээд одоо бидний өмнө ярьжсэн те 7 сарын 1 хүртэл одоо энэ дотроос ямар нэгэн супер жоох. Ер нь зөвхөн хонжуур гарч ирэх магадaltaй. Тэгээд тэр дотор нь юу байгаа вэ гэхээр Roblox, ундаг дугуй. За үнэхээр амар азтай байх юм бол iPhone хожин те. Ийм 3 төрлийн бэлгүүд байгаа. Тэгээд 7 сарын 1-нд одоо энэ бүх бэлгнүүд маань задраад дуусах байгаа. Тийм болохоор та бүхэн азаа үзэнгээ бас энэ хүү Saturn chips-ийг амтлаад үзээрэй. За энэ гэхдээ яг үндэ chips биш. Cheese ball юм л та. Тэгээ cheese ball. This is cheese ball. Ботамота шигшгүй. Би хамтын нэрийг өөр юм чи. Сүмбэ. Энийг ойрт үзээгөө үдсэн чи ичсэн даа чинь. Ийм эдит юм байна те. Тэгвэл энэс хөөх явцсан шүү дээ. 1400 лайк маягтай зөө. Зэний 0191 эдитлсэн юм байна. Л эдит гинэ. Айгуул энэ киноны нэр нь байна уу гинэ. Нэр нь юу юм? Арж гинэ. Үгүй. Эцэг айгуу дээр биш үү? Бүр 2017 онд үйлдвэрлэсэн гинэ. Машин хийж байгаа машин. 2017 онд гарсан Orc гэдэг кино байдаг. Тэгээ энэ киног би үзэхээр жоохон ичээд идэг жоохон кринжлэх маягтай байдаг л да. Гэхдээ яг бас гоё дурсамж Чами байна уу гэнэ. Бэн яасан. Ёо нэг автоматар явд юм уу? Бид хоёрын аль нь сайн ютубер гэдэг үзэх үү. За тгий гинэ. Би бол comment like. Би бол follow гэнэ. Ямар их юмтай би үгүй. Гэрмиксийн хүүхдийн бэлэг авдаг нас хизээд байна. Сайн би цаана үсгээ бэлэг авчлаа. Би аюу гоё олон юмтай бэ. Энэ ямар хөөрхөн эдит үү те. Эдит ба юмэсаа гинэ. Нэг амар сүртэй юм байхгүй ч гэсэн аюу хөөрхөн эдит байна. Уулцсан чинь нилээд өндөр юм бэ лээ гэдэг хамт зураг авахулсан. Зураг постолцсон. Нөгөөх нь ингэ байждаг юм тест. Үшээ юм өөл юм бэ гинэ. Тими хийс 30 гинэ. Хийс 30 years old. 3 цэгтэй. Гэхдээ 30 таа байхаар яах вэ дээ? 30 таа байвал тэгэл 30 таа л хүн байгаа шүү дээ. Ямар ч ялгаа байхгүй. Би бүр нэг удаа ёо, Гремиксийн гэрт нууцаар ороод хүүхэдтэй юм ярьж байна гэж зүтэлсэн. Үгүй. Пэк. Тэр юу вэ? Юм хүүхэд вэ? Нас 30 ааш нь 8 гинү. 8 настай хүүхчийг ааштай гэж юм. Зүгээр гар үцгөө. За тоглосон үзэхгүй контеж үзэхгүй. Юу вэ? Цагдаа дуудаа. Юу хийгээд байгаа юм бэ? Нүүц 8000 лайк маягтай. Секи медит хийсэн. Юу вэ ой? Юу гайхал шүү дээ. За. Йоо, давхар зөчсөн нач. За, энэ үеийн нэг бичлэгүүдийн хайлайтуудыг эдитэлж оруулсан юм дээ. Хамгийн гол нь шоколадаа сайн хайлуулах хэрэгтэй. Гэхдээ тэрнээс өмнө миний зүрх сэтгэл чамд хайлчих үү. За, хойно манай шоколад маань хайлж буцалж байна. Хайлж урсж байна. Гэхдээ миний зүрх чамраа. Одоо бас эцчлээ тухайд зүгээр амар хөчлөлтэй байна гэж одоо шорт юм. За дарийнхаа үздэг. Гремикс уйдгартай болсных биш бид л том болсон байх гэнэ. Үгүй шүү дээ. Би л уйдгартай болцсон. Би ч амар уйдгартай. Гремикс now 38 VR now 14 гэнэ. 416 лайктай. Юу вэ? Би 30 амар таадаас. Би хэдий 30 таа ч гэсэн арайч 38 дэх биш ээ. Тэгсэн чинь нэг нь амар мундаг. Үгүй тэр 96 төрсөн. Тэр одоо 30 настай. Гремикс 40 настай одоо гэсэн. Зоргоор авах юм аа. Юу болоод нөө тийм хөгшин биш гэж чи. Баштай юм байна. 30 гэнэ. Ямар хэрүүлч юм бэ тэр? Болооч. Not уйдгартай гэдэг. Доор нь we miss шилдэг Гремикс. Гремикс 29 VR нэмэг 12. За одоо хүртэл инээгээд үздэг штэ гинэ. Тэгсэн амар хөөрхөн имиж юм шиг тавьчихсан. Баярлаа. Залуусаа баярлаа.
За энэ бол зүгээр бичлэгний хэсгүүдийг ингээд аваад эдит хийсэн юм байна л да. Монголын YouTube-ийн түүхэнд анх удаа 1 сая дагагчтай болж фэнүүдийнхаа дунд жинхэнэ домог болсон контент бүтээгч дэлгүүр нь нэгдсэн өдрөө бүх бараан дагуулсан рекординг эзэн Remix буюу гай. Пүү 1 минутны эдит гэдэг юмсөө амар сэтгэл гаргаж хийсэн байна. Коми гэдэг хүн эдит хийсэн юм байна. Коми, thank you Коми. Коми. Grammy, Immerg, Gray Gray. Me, sexy me. За эндэгт явах юм. Гинтийн л юм да те. MCZ гэдэг гинэ. Thank you. Хэнийг хасахгүй гэнэ. Намайг хасчихоо. Заавал хүн хасах юм уу? Яас хэцүү юм бэ? Яа би чадахгүй байна. Чи ямар тоглоом блэ? Нөгөө аалцтай тоглоом уу? Аалцтай тоглоомны хэсэг байна. Thank you. Хамгийн гол нь шоколадаа сайн айлуулах хэрэгтэй. Гэхдээ тэрнээс өмнө миний зүрх сэтгэл чамд хайлчих үдээ. Чи байж ядах би яараа ахад ядчих байгаа чи юунд яарад байгаа бэ? Зүгсгч энд ах болно багш минь. Энд тэгтээ алуурчин Remix амиртэй. Гэтэ тэр хэвэн бовын алуурчныг дахиж харихыг хүсэж байгаа юм байна уу? Байвал комент хийрээ. За тэгээд бид нартай цуг хамт байгаа Saturn-ийн Onion Ring chips Onion Ring хэрүүс тааж бид just ийм цагирхан chips сонгонтой хамттай. Энэ бол түрүүнийхтэй яг адилхан дотроос нь 7 сарын 1-ний хүртэл ямар нэгэн шагнал оромшуул гарч ирэх магадaltaй. Азаа үзээд нэг үдчи надад бол нэгч гарч ирээгүй. Тэгээд айгүй олон хүмүүс хүүхдүүд бас надад гарч ирэхгүй байна. Би бараг 100 итсэн гэж тэгээд байгаа. Тэгээд гарч ирэхгүй байх ч магадaltaй шүү дээ. 100 мянган ч эцэг гарч ирэхгүй магадaltaй. Тэгвэл зарим зүгээр 1 2 моёрыг задлаад гарч ирэх магадaltaй байхгүй. Тэгэхээр ерөөсөө яг тийм шагнал оромшуулалт хит найдахгүйгээр зүгээр гоё сайхан те энийг гоё идмээр санагдаад тэгж идчихвэл бас болж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр юм хожихын төлөө энийг задлаад ингээд хаяад тахын ч сайн шин те. За зааварчсан 7 сарын 1-ний хүртэл iPhone, өндөг дуугу, Roblox-ыг хожих боломжтой тийм урамшуул явж байгаа. Тэгээ одоо хэдхэн хоногийн дараа дуусгаж байгаа тэрхүү урамшуулал зааварчлаж үзцгээе. За тэгэхээр ойрт хүмүүс ялчгүй сая гарсны дагуу те хаяг иргэн ирвлээч гэсэн хүсэлт ирсэн. Тэгээд манай байрны цонхыг хагаасан. Шалгуулт л юм ярихгүй те. Манай тийм ээ. Хаги байна. Yes. За. Яа ч заарч нэг юм би. Ойртын хэсгийг үзээгүй ялангуяа Minecraft-ийн имжлэгүүдийг үзээгүй тэгээд үзэж яваар. Би ярзаацнаа чинь. За комент хэсэг дээр Hagi never dies. Remix өөрөө одоо мартцсан байх дүү 2 нөлмөс гинэ. Үгүй түүний дотор одоо хүртэл байгаа. Яа. Тийм ээ гинэ. Hagi vs Hagi Wagi юу ямар чамарлаг юм бол шүү дээ. За нэг иймэрхүү юмнууд болсон байна. Энэ болохоор яг тухайн үеийн Minecraft-ийн чавас Hagi өнгөрдөг үеийн бичлэгийн эдит юм байна л да. Шөнийн 3 цагт яг унтах гэж байхад хөдөө амьдардаг найз өрөөнд ороод ирэв. Би түүнийг 2 жилийн өмнө алсан гэнэ. Юу амар юм би. За тэгээ яас үзье. Бүлээн зүрх минь бүлэглэн цохилж ёо. Бүлээн зүрх минь бүлэглэн юу амар юм бэ? За. За guys, өнөөдөр хэдүүлээ энэ дээр Remix-ээс орцгаая. Энэ 40 хязгаар 50 хэмжээтэй. Нийлэн 5 канаас ууз. Welcome to my vlog. Энэ чи ингэж зурж TikTok хийж зурсан юм уу те? Би яг энэ зурцсан байх үеийн зургийг нь бол харж ирсэн. Гэхдээ энэ TikTok-ийг нэрж үзэж байгаагүй юм шүү дээ. Би зүрх сэтгэл чамд хайлчих. Бэн шүү. Ер нь бэн шүү. Яг шууд зүрх сэтгэл ороо наад. Энэ удаа стайлдаг ханд үздэг юм уу? Тэднийг үзэх надад амар гол санагдсан байхгүй. Яг гайхаад тэгээд боломж олцсон болохоор пүү
Амар зурсан ш одоо бодоод исэн чи. Сэтгэл гаргаж зурсан байх шүү. Би тэгсэн чи баг жилийн дараа харж идэг гэсэн. Уг нь төөгийн арт гэдэг нь 2025 оны 5 сарын 15-нд жил гарны өмнө зурж исэн байдаг гэдэг. Гэтэл би одоо л бичлэгийг үзэж идэг гэсэн. Уучлаарай би одоо хэдий 30 настай ч гэсэн ойр ойрхон TikTok орж тэгээд та бүхний эдитийг үзэж ер нь TikTok-тэй ойрхон амьдрнаа. Тэгвэл би яг нэг юм хөгшин ах нар байдаг шүү дээ. Яг нэг Facebook-ээс өөр юм оруулж чаддаггүй. Тийм хүн болчиход гэж айлаа. Тэгээд гинт TikTok татсан гэж. За би ер нь ингээ дандаа хотлоо тэнэгддэж шүү заяа. Дандаа хотлоо тэнэг юм ярьдэн шүү. Spirits in my head and they won't go. I got guns in my head and they won't go. Spirits in my head and they won't go. I got guns In my head one go. spirits in my head and they won't go. Бүр жил болгоны нэг хэсгүүдийг харуулж штэ. Оо 26 хүрэх юм болоо гэж утсан дуусчлаа. Тэгсэн чинь угаасаа энэ бичлэг нь 2022 оны 2 сарын 11-ний бүр аль дэвэн гарын үеийн бичлэг байсан байдаг. За энэ ингэж байна. 2025 оны 12 сар гэхээр бас саяхных тий хагас жил юм. За энэ юу юм? Remix is your smile stitched гинэ. I am fine. Миний хараа амар зурсан тий. Whatever or did you tell me there's no need гэнэ. Юу вэ? Яар амар гүн зүйтэй. Дамандаа ингээд инээдийг ингээд хоригдсан ингээд оёцсон байсан чи тэрийг ингээд тастаж өгч ийн хөөе. Тэгсэн чи ойлаанаас. Юу вэ? Нүд нь яач вэ? Яарэ. Шаагаад байгаа бэ? Болооч. За нэгдүгээрт гоё зурсан байна. Гэхдээ хоёрдугаарт ямар амар юм бэ? Гуравдугаарт би нэгсээ ойлгосонгүй. Юу вэ? Юу болоод өнгөрөө залуусаа? Юу вэ? I just Physicain meat Remix гэнэ. Саяхных юм шиг. 25 он. Зураг постолсон юм дээ. Зүгээр зураг постолсон юм дээ. Remix арх уудгүй. Энд гэхдээ нэг хэсэг бүр баларсан те. Нэг хэсэг намайг одоо яг энэ нэг юу юм чимтэй нэг юм скриншот хийгээд ингээд арх аваа явж исэн гэд бөө юм болоо. Тэгээд би ч одоо тэрийг ямар би үгүй тийм байсан гэд хүн болгонд бас ингээд хилээд байлтай ч биш. Ямар ч хэлсэн энэ бол арх байгаагүй. Энэ зүгээр миний нэг уух дуртай нэг цай байдаг уухгүй нэг хэттад зардаг. Тэгээд би нэг хэттаас авчирлаа. Эсвэл нэг Монголоос олцоод ингээд уугаа явж ийлээ. Нэг айгүй нэг гоё цай байдیں۔ Одоо. За тэр комментэн дээр бол тэр цайг надад ингээд юу н харуулсан л байна л та. Тэгээд энэ цайг ингээд ууж агаад хойноо ингээд тавьж явж нөгөөдг нь бичлэгэнд орчжээ. Тэгээд тэрнээс хойш нөгөөдг нь та бүхэн бас ямар муухайрах боддгийг ер нь. Ямар муухай боддгийг ер нь. Тэгээд нэг хэсэг ингээд баахан гүтгэлэгт сүртэй юм байна нөө. Нэг хэсэг намайг баахан тэгсээ. Тэр үеийн пост юм байна л да энэ. Roblox-ийн username-ийг reveal хийж байгаа юм байна л да. Remix байхгүй гэдэг. Гэсэн чинь дараа нь яасан. Тэгээд та нар хүсэл явуулах гээд байна уу да. No мэдээж Remix авахгүй байна хаа. Ингэнэ. Би энэ аккаунтыгаа пассвортыг цаахгүй байна яг үнд. Remix архичин гинэ. No гэ. Тэр одоо чи түрүүний тэр хэсэг бичлэгний хэсгийн тэр скриншотоос болоод одоо ингээд энийг хараа. Гүтгэлэг залуусаа. Энэ бол цэвэр гүтгэлэг. За тэгээ одоогийн байдлаар нэг геймерхүү маягийн эдит эсвэл постуудаа ер нь байгаа юм байна. Тэгээд яг энэ удаагийн бичлэгээр энэ байгаа юмнуудыг нь үзэхээс гадна цаашдаа та хэд бас хэрвээ одоо миний бичлэгүүдийн хэсгүүдээр эдит хийгээд тэрийг ингээд TikTok дээр яг Instagram гэсэн хаштагтай постлох юм бол би ингээд үе те энэ ч одоо байнга мэдээж юм бичлэг хийхээр юм олдохгүй үзэх юм олдохгүй нэг сардаа нэг ч юм уу. За эсвэл удаандаа биш хурдандаа гэхэд нэг 7 өнөختөө нэг ч юм уу те та бүхний одоо тэр бичлэгнүүдийн тооноос хамаарж хаад мэдээж их бичлэг оруулаад байх юм бол их л цуурлын баг бичлэг хийгээд байл тэгэл нэг багал хийн гэсэн үг л дээ. Тэгэхээр тэрийг харж байгаа та бүхнээс идэвхүүдийг ер нь ингээд үе үзээд явъя гэж бодож байна. Тэгээ өмнө нь яг хэдүүлээ Reddit дээр яг настай холбоотой мем энтер постлдаг байсан дээ. Тэгээ тэрэн дээр хэдүүлээ гоё нэргүү цувралгаа энтер гээд явдаг байсан. Одоо ер нь тэрнтэй яг төстөөд ихтэй яг нэг тийм арай нэг тийм хит надтай хамаарал хүч юм. Мэдгүй юу хөө. Reddit-ийг уг нэг үргэлжлэл мөрөд байхгүй. Тэгвэл Reddit амар хэцүү. Одоо яг 100000 пост орж ирлээ гэж бодъё зөө. Тэр дундаас яг ингээд үнэхээр бичлэгэндээ оруулаад ингээд үнэхээр гоё ингээд байлгачмаар яг тийм постууд хийх юм бол аюу цөөхөн яг нэг 10 100 муу ирдэг ч юм уу те. Тэгээд тэр 100 гарч нэг хэдэн бичлэг хийгээд дуусчин. Тэнгүүд дараагийнх дээр бичлэг дээр юм ингээд үзэх гээ тэгэнгүүт яг тийм
яг тийм чанарын шаардлага хангасан те high quality 1084K 8K тийм нэг гоё юмуд жоохон ховордоод ихсэн. Тийм болохоор тэр зүйлийг албаар ингэж хүчээр үргэлжлүүлээд яах вэ гэж бодоод яг тухайн үед нь нэргүү зурлыг дуусгаж ирсэн бол энэ удаа яг шин цуврал гэж хэлэхгүй ч гэсэн зүгээр TikTok-а үе шалгаад явъя. Тэгээд та бүхэн бас итгэх юм бол та бүхэн мессеж бичиж хагаад дансыг асууна гэдэг. Зүгээр асууна. За тийм байна. Өнөөдөр бид нартай цуг Saturn Chips хамтдаа 7 сарын 1-ээс өмнө юу хийх вэ мэдж байгаа л хүлээд аваад. За bye.